намайг одоогийн Нарангаар гэдэг. Одоо өмнө нь бол гэр бүлийн хүчирхийлэлд олон жилийн хугацаанд өртөж одоо явсан тухай Бударагчаа сэтгүүлчээр дамжуулсан олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн байгаа. Одоо үүний дараач гэсэн одоо Эрдэнэсүх бол одоо ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй юм шиг ямар нэгэн одоо харгислал үйлдэж байгаагүй цагаан цаас адил өөрийгөө олон нийтийн сүлжээнд дэлгэд худал мэдээлэл тарааж одоо хүний гүтгэнд оромжилж байгаад одоо харамсаж байна. Үүнтэй холбоотойгоор одоо Бударагчаа сэтгүүлчд хэлээгүй тухайн үед дуртаагүй хэд хэдэн зүйлүүдийг ярихаас өөр одоо зам үлдсэнгүй. Үүнийг баримт нотлохоотойгоор мөннөөр нь хэлье гэж шийдлээ. Одоо олон жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж өөр хүмүүсийн минь ч гэсэн дарамтлж өдийг хүрсэн 17 настайгаас хамт амьдарч одоо 4 сайхан хүүхдийн эцэг болсон одоо 2 хүүхдийн 2 сайхан ачтай болсон байна. Гэтэл одоо Эрдэнэсүхэн одоо улс төрд явж нэр нөлөө бүхий хүмүүсийг одоо маш олноор нь таньж үүнийхээ одоо юугаар одоо хүрээллийнхаа одоо найз нөхд ах дүүнэрээ дамжуулан одоо уг хэрэгүүдийг замхруулах шалгахад нь одоо саад учруулж одоо аль болох нуун дарагдуулах ийм үйл ажиллагаануудыг явуулж ийн гэж би хардж байгаа. Одоо яагаад гэх юм бол одоо миний хамрыг одоо 2024 онд 4 сард хуулсан. Одоо ямар шалтгааны улмаас хуулсан бэ гэхээр одоо их хурал дэвших зорилготойгоор утааны тухай контент бэлтэж явах үйл явцдаа өөрөө одоо сэтгэлд хүртлээ өөрөө ярьж чадсангүй гэж бухимдаж намайг заадаж хамрыг минь хуулсан. Ингээд том хүүтэйгээ хамт гэмтлийн имэрлэг орсон боловч одоо нөгөө цагтаагийн байгууллагаас мэдээлэл одоо байцаалд авах болдго юм байлээ. Үүнээс одоо яагаад одоо их хурал дэвших эрхийн одоо төтгөл зөвлөжүүл яах вэ? Энээс л миний аймнаас өөр хүмүүсийн минь эрүүл мэнд хохирол яах вэ гэж яагаад хүүтэйгээ хамт гэмтлийн имлэгээс цугцсан. Ингээд одоо Эрдэнэсүх өөрийнхөө хамаарал бүхий этгээд дээр дамжуулан намайг 3 гал имлэгдэх 4 сарын 4-ний өдөр 24 оны 4 сарын 4-ний өдөр намайг хэвтүүлж хамар ясны хугарал имжлэх хаалханд оруулсан байдаг. Ингээд хамар ясны хугарал гээд энд 3 гал имлэгийн дүнэлт нь одоо ингээд байж байгаа. Тэгтэл одоо сая ингээд уг хэргийг би цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүртэл дүгнэлт нь хөнгөн зэрэг гэж гарсан байдаг. Яагаад хөнгөн зэрэг гарсан юм бэ? Одоо Эрдэнэсүхэн улс төрийн нөлөө бүхий хүмүүсээрээ дамжуулан одоо энэ уг хэргийг дахин одоо замхруулах одоо нуун дарагдуулах өөрөө цэвэрхэн ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй гэдгийг одоо батлах гэж оролдож гин гэж би бодож байна. Энэ нь бол одоо Эрдэнэсүх үргэлж чи хинч биш шүү. Чамайг би яавалч яаж чадна? Чамайг үргэлж одоо Эрдэнэ ихнэр шиг болгоно. Нөөрий чинь одоо шалслна, түлнэ, хүчил цацсан нүдэж ухаж аавна. Одоо чамайг болол одоо юу болсон шүү гэдэг. Аим насаа чинь хохироцсон байхад чи яаж чадахгүй гэдэг. Миний ард бол ерөнхийлөгч хүрэлс өх бит хоёр бол ах дүү бит хоёр хамт бэлтгэл хийдэг. Хотын дарга Нямбатар бит хоёр шар мортын тусланд хоолонд идчихүүлээ, ажил төрөлөө ярьлаа, наймаалцлаа. Энэ мэдчлэн намайг улс төрийн том нөлөө бүхий хүмүүсийг дурдж намайг үргэлж айлган сүрдүүлж одоо амь насын минь хохирохыг оролдож идэг. Үүнтэй холбоотойгоор одоо миний энэ хамар ясны хугарлыг ч гэсэн одоо хүмүүн зэрэг гэж гаргасан баха. Одоо хэрвээ надаас өөр хин нэгний хамар хугарсан байсан бол Эрдэнэсүхийн оролцоогүйгээр байсан бол одоо энэ хүнд зэрэг гарах байсан баха гэж бодож байна. Тийм болохоор би үүнд маш их гомдолтой байна. Энийг дахин одоо
гомдол гаргасан байгаа. Дахин шинжиж томилж өгөөч гэж гомдол гаргасан байгаа. Хүмүүлэгчдэрээ дамжуулж. Ийм учраас одоо энэ олон жилийн хугацаанд намайг яагаад цагдаагийн байгууллага хандаагүй юм бэ гэдэг асуултууд маш ихээр гарч ирж байгаа. Энэ тухайд бол би 2012 онд бас цагдаагийн байгууллагад удаадараа мэдээлэл гаргаж ирсэн, хүсэлтүүд гаргасан, шалгаад өгөөч. Одоо үнэн мөнийг тогтоогоод өгөөч, хүчирхийллийг тассан зогсоогоод өгөөч гэж би хүсэлт гаргаж ирсэн. Тухайн үед одоо миний үсийг хяргах одоо эцэг хэмээн хоёр дүүгийн минь дарамтлж зодож нүдэх аавын минь шүдийг хүртэл булга цогсон намайг одоо хээр гадаа аваачч 2 хоног тэ нүцгэн шалтан байлгаж одоо надтай амьдрал үгүй бол эндээ өөх гэдэг ийм сонголтуудыг өгөх зэргээр намайг дарамтлж амь насны минь хохирохыг оролдож ирсэн. Энэ болгоныг шалгаад өгөөч гэж хаан ул болон цонгийн архан дүүргийн цагдаагийн хэлцэд удаадараа мэдээлэл өгч ирсэн боловч одоо ямар нэгэн шалгаж тогтоосон юм байхгүй. Одоо жишээлх юм бол тий үс болол ургадаг, нөхөн төлждөг эргэтэн гэдэг ч юм уу иймэрхүү хариултууд өгөөж миний одоо өгсөн гомдлуудыг буцааж ирсэн. Одоо тэгээд энэс хойш бол одоо хүчирхийлэл улам хүчтэй болж үргэлж одоо маш ойрхон болж цаг хугацааны хувьд өдөр болгон ч юм ийм их дарамт шахалтанд амьдарч ирсэн. Ингээд энэ бүх зүйлийн ард хууль хүчний байгууллагууд одоо мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө бүхийж одоо хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн одоо асуудлуудыг шийдэж өгөхгүй байгаа явдалт бол одоо маш харамсаж байна. Ийм учраас одоо шударга, шүүх, хууль цаазыг эрхэмлээсэй гэж хүсэж байна. Ингээд одоо олон жилийн хүчирхийлэл донд амьдарч одоо сүүлдээ тий одоо хамгийн сүүлийн жишээгээр гэхэд 2025 оны 6 сарын 10-ны үед намайг 15-ын балконоор шидхийг оролдож миний амь насны хохирохыг оролцсон завдсан. Энэ үед би бол одоо амь аврахыг гойж өчнөө удаа орилсны үндсэн дээр одоо манай хаалгыг хин нэгэн одоо ачтай буянтай хүн цохиж миний амь насыг аварсан. Тухайн хүн хэрвээ байгаагүй байсан бол өнөөдөр би золгүй байлаар амиа алдсан байх байсан баг. Ингээд энэ мэдчлэн зүйлийг одоо би шалгаж өгөөч гэд хууль хүчнийхэн байгууллагад хандсан байгаа. Одоо уг зүйлийг шалгаж үнэн мөнийг тогтоож өгөөч. Дээрээс нь одоо намайг хууль бусаар тагнаж чагнаж амь насны минь эрсдэл дунгааж өөр хүмүүсийн минь ч гэсэн одоо эрүүл мэнд аюулгүй байдал орчинд одоо амьдрах нөхцөлийг зөрчиж байгаа уг үйлдэлийг одоо эрүүгийн цагдаагийн албанд бас мэдэгдсэн байгаа, шалгагдж байгаа. Энэ ч гэсэн одоо үнэн мөнөөр тогтоогдосоо гэж хүсэж байна. Одоо намайг тавилгатай байраа зарсан энэ дээрээ гэсэн асуудлууд одоо сошиал орчинд явж байна. Энэ бол одоо 3 дахь дэд тагаа Эрдэнэсүх гэр бүлийн гадуур харилцаа үүсгэж байгаа. Уг хүүхэнтэй хамтран одоо миний өөр хүмүүсийг гэрээс нь хөөж гаргаад 6 сард хөөж гаргаад цоож сургаа сольсон. Ингээд би өөр хүмүүстэйгээ ярилцаж хоёр томтоо ярилцаж шийдвэр гаргаад одоо тий миний өөр хүмүүс ирэхгүй төрсөн эцэг нэм чинь ямар нэгэн байдлаар хүүхдүүдтэй хор хөрөхгүй байхаа гэж ярилцаад одоо хоёр том маань та Монголд байх юм бол та ямар нэгэн байдлаар амь эрсдэх магадлал том өндөр байгаа учраас одоо Солонгос руу дүү дээрээ очиод одоо хууль хүчнийхэн байгууллагад хандаач. Одоо энэ Монгол улсад тий хууль хүчний байгууллагууд нь эрх мэдэлтэй талд үйлчилж байгаа гэж үзэж би одоо цагдаа хууль хүчний байгууллагад итгэл минь надарсан байсан учраас би амиа аврахын тулд Солонгос улс руу зугтсан. Тэнд очиж хүчирхийллийн эсрэг төвд хандсан. Миний одоо хандсан хүсэлтийг хүлээж авч намайг тэнд түр оргинуулсан. Ингээ байж идэл одоо араадан амтан хүртэл өөр хөвгтэй тий үр төлөө хамгаалж байдаг байтал одоо миний гэр бүлийн хүн болох Эрдэнэсүх одоо
том хүү болох Оч Эрдэнэ минь цагдаагийн байгууллагад төгссөн байдаг. Яагаад төгссөн бэ гэхээр одоо манай гэр бүлийн дундын компани болох одоо бизнес болох компани захирал нь манай хадам ээж Эрдэнэ Чим гэж хүн байдیں۔ Тэгтэл одоо ээжтэйгээ нийлээд цагдаа төгссөн. Яагаад гэсэн чинь миний одоо том хүүг одоо Эрдэнэ Сүх болон Эрдэнэ Чимгнаар огт танихгүй. Энэ хүүхдийг 2 сарын өмнө манайх ингээд компанид сошиал менежер гэдэг ажилтнаар авсан. Тэ? Ингээд ажилтнаар аваад ингээд ажиллуулж идэл ихтгэл далимдуулан манай компани үнэн бүхий компьютер тоног хөрөмжийг хулгай хийгээд явсан гэдэг ийм өргөдлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлцэд өгсөн байсан. Иймд би тэр Солонгос улсад зөвхөн хар амиа хоохолоод тэнд ингээд сурж байхад зөвнс байхгүй болсон. Тэ? Одоо энэ олон жилийн хугацаанд яагаад би тэгсэд хөвж ирсэн бэ гэхээр нэгдүгээрт энэ олон хүмүүсийнхаа ирээдүйг бодсон. Дээрээс нь өөрийнхөө сонгосон сонголтод би үнэнч байхыг хичээсэн. Мөн одоо эцэг нэмжин өөр хүмүүстэй хэрэгтэй. Бас дээрээс нь улс төрийн карьерийг унахгүй сайн явах юм бол миний хүмүүсийн эцэг сайн явах юм бол миний өөр хүмүүс ч гэсэн сайн явах юм байна гэж итгэсэн. Гэтэл одоо энэ нь үгүй юм байна гэдгийг би сая ойлголоо. Зөвхөн намайг дарамтлаад амнаас нэрүүл мэндэд хатаа зогсохгүй өөр хүмүүстэй ч гэсэн ингээд шорон тойрон 4-8 жилийн ял төлөвлөсөн гэж одоо бид гэр бүлийн 6 гишүүний дунд ийм групп чат байдаг. Тэр одоо энэ дунд би л дээ. Тэр дунд ингээд 4-8 жилийн ял төлөвлөсөн одоо чамайг шоронд хатаан тий. Та нар бүгдээрээ овгоо солороо гэдэг шахалтыг манай гэр бүлийн хүн үзүүлж эхэлсэн. Ийм учраас би Монгол улсад эргэж ирж өөр хүмүүсийнхээ төлөө одоо Эрдэнэ Сүхийн хилээд байгаа тэр хогийн гэр бүл гэдэг зүйл болвол миний дөрвөн сайхан өөр миний одоо ач шиг сайхан бэр миний 2 сайхан ач хүү байгаа. Энэ 7 хүн бол миний хувьд хогийн биш хамгийн одоо үн цэнтэй зүйл учраас би эргэж ирж хүмүүсийнхээ төлөө чадах бүх зүйлийг хийхээр шийдсэн. Учраас энэ суучин ийм учраас одоо намайг нэлэх хүмүүстэй хаяад явсан гэж тэ тэр 3 читгэхэд олон нийтийн сүлжээнд хүний амьдралыг мэдгүй байж хүний зовлонгоор жаргал хийж ингээд олон нийтийн сүлжээнд хурал мэдээлэл тарааж байгаад би маш их харамсаж байна. Тэ тэр тухайн хүн Монгол улсад олон ард түмний итгэл хайр хүндлэлийг хүлээсэн хүн атал ийм зүйл хийж байгаад хүн харамсалтай байна. Ингээд би Монгол улсад эргэж ирээд ингээд хүүхдээ хамгаалаад цагдаагийн байгууллагад хандхад одоо миний хүүгийн тэр хулгай хэрэг гэдэг байгаа нь прокурорын шатанд шилжсэн байсан. Ингээд прокурорын шатанд шилжсэн байхад би очиж уулзахад одоо Монгол улсад хууль дүрмээ дээдлээд явж идэг бас хууль хүчний хүмүүс байна. Энэ прокурорын шатанд маш зөв зүйтэйгээр тухайн үйл процессыг шалгаж хянжтэй. Энэ нь одоо энэ Эрдэнэ Сүх гэдэг хүн чинь одоо тухайн компанийнхаа менежер гэдэг одоо өглөө өгсөн байдгийг. Гэтэл энэ менежер гэдэг хүн чинь одоо Оч Эрдэнэ төрсөн аав Эрдэнэ Сүх юм биш үү те. Эрдэнэ Чимэг гэж хүн нь энэ Оч Эрдэнэ имэн юм биш үү те. Ийм учраас энэ ямар нэгэн хулгай сэтэл аахгүй юм байна. Энэ гэр бүлийн хүчирхийлэл юм байна гэдгийг одоо тэр прокурор яг өмнө мөнийг тогтоож гэр бүлийн хүчирхийлэлээр нь шалгаж өгөөч гэдээ одоо буцаагаад байцаалтын шатанд шилжүүлсэн явдал би тун талархаж байгаа. Энд одоо үнэн зөвөөр бас шийдэж өгөх хүмүүс байдсан байна гэдгийг харсан. Ийм учраас би одоо хууль хүчний байгууллагуудыг одоо бүх шатанд нь одоо энэ миний хандж байгаа одоо бүх асуудлуудыг яг үнэн мөнөөр нь тогтоогоод өгөөч гэж хүсэж байна. Энэ донд одоо хэлэхэд үнэхээр ичмээр бас нэг зүйл байна. Хэлхээс өөр зүйл зам алга. Энд бол одоо Эрдэнэ Сүх нь одоо олон жилийн хугацаанд одоо намайг одоо яагаад 102-1 удаа намайг дуудлага өгөөгүй юм бэ гэд хүмүүс асуугаад байгаа шүү дээ. Энэ бол цаанаа бас их олон учрууд бас байна. Энэ донд одоо намайг хүлж одоо бэлгийн дур хүслээ
ёс бусаар хангах, тэ зураг, бичлэг хийх, түүнийг олон нийтийн сүлжээнд одоо тавина гэж одоо сүрдүүлдэг байсан. Одоо энэ донд одоо би олон жил үүнийг би тэсэж дэвжиж ирлээ. Одоо уг асуудал одоо үнэн зөвөөр нь шийдээд энэ асуудлыг шалгадаг байгууллагууд нь шалгаад тогтоогоод өгөөсэй гэж хүсье. Одоо энэ ийм яс бос үйлдэл үзүүлж байгаа одоо Сүхбаатар дүүргийн иргэдийг энэ олон мянган иргэдийг төлөөлөд явж байгаа төлөөлөгч нь ийм байхад яаж ард иргэд нь амар тайван энэ охид хүүхнүүд, эмэгтэйчүүд энэ олон хүчирхийлэлд өртөж байгаа мянган эмэгтэйчүүд, хүүхдүүд надтай адилхан ийм эмэгтэйчүүд гэр бүлүүд байгаа. Энэ донд би хийлжтэй олон нийтийн сүлжээнд хийлж энэ шиг үйл явдлуудыг хүн болгон тасан сэргийлж хиндэ тусалж одоо Монгол улсад шудрах шүүх гэж байдгийн шүү гэдгийг харуулаасай гэж хүсэж байна. Одоо угол цэцгийн постыг би бас их сайн харж байгаагүй л дээ. Гэтэл тухайн постн дээр болвол танилцсан хамт байгаа гэдгийг ер нь бол илэрхийлсэн байгаа. Үүнийг нь одоо хамт амьдраад явж байгаа гэдгийг нотлох бас хүмүүс би миний хүүхдүүд ч өөрсдөө хийлнэ. Одоо тухайн үед 8 сарын 5-ны өдөр би Солонгос руу одоо явах үедээ миний хүүхдүүдийг миний эцэг их хараад үлдсэн. Ер нь ол Эрдэнэсүх энэ амьдралын туршид өөр хүүхдүүдээ харж байсан удаа баахгүй. Миний эцэг их болон би өөр хүүхдүүдээ ер нь өөрөө ганц бие их шиг л өсгөж ирсэн. Миний хүүхдүүд бол эцэг хүний хайр халамж гэдгийг мэдэхгүй өссөн. Ийм учраас одоо би уулзцэгтэй тий эмэгтэй хүний хуваар их хүнийх нь хуваар би уулзсан. За ингээд та хоёр хамтран амьдарч байгаа юм байна тий. Ийм учраас би та хоёрт аз жаргал хүсье. Хамгийн гол нь 6 сард миний хүүхдүүд би болон миний хүүхдүүд 6 сард зуныхаа хувцастай нүцгэн нойтон гэрээсээ хөөгдсөн. Ингээд одоо хүйтэн нойтон боллоо. Ядаж өөр хүүхдүүдийн дулаан хувцсыг авчиа. Тэ чи их хүн юм байна. Ядаж миний хүүхдүүдийн орон гэрийг өгчөөч. Орон гэртээ орж амьдрмаар байна. Бид ингээд 8 хүн айл хунараар ингээд яваад амьдрах үнэхээр их хүндрэлтэй байна гэж би эмэгтэй хүнийхээ хувьар гуйсан. Бичлэн уулзч гуйсан би. Гэтэл тухайн хүн чамаас алирч салсан гэсэн шүү дээ. Тэ. Дээрээс нь одоо чамаас удахгүй гэлтийн балхаг салгана гэсэн. Одоо би бол тэр хүүхдүүдийн чи юмыг өгөх өгөхгүй би мэдэхгүй байна гэдэг хариултыг надад өгсөн. Ийм хариултыг өгсөн энэ намайг уулзч байх үед бол одоо хэд хэдэн таньдаг хүмүүс маань хүртэл хажууд ирж минь тус мэдээд өнгөрсөн ийм байхад уулзцэг гэдэг хүүхэн эмэгтэй хүн байж их хүн байж ийм хариулт өгч олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж байгаад үнэхээр харамсаж байгаа. Ард гэрийн зүгт аав ээж чөлөөлж байгаа зүйлээ бас нэгсэн байна. Тэр лайв дээр бас бодлого яриад явж байгаа хүн хувийн гэр бүлийн хэрэглээ гэдэг. Магадгүй дараа нь шиг бидний дэвшдэг байх юм хэрэгээ гэж бодлоо. Ер нь бол 24 онд нэр дэвших байсан. Тэгээд квота чадлаггүй дэвшиж чадаагүй. Одоо тэгээд бодвол 28 онд одоо нэр дэвших бас бодолтой байгаа л байлгүй. Ийм ёс зүйгүй гэр бүлээ төхнүүлж чадаагүй, өөр хүүхдээ харилж мэдхгүй, эхнэрээ хүндэлж мэдхгүй, айл гэрийн ноён нуруу байж чадахгүй хүн ард иргэдийг төлөөлж улс их орны бодлого тодорхойлно гэдэг зүйл бол үнэхээр байхгүй хаа. Ард иргэд өөрсдөө шүүгээд өгөх хаа, мэдж байгаа хаа л гэж би бодож байна. Бас мэдээлэл яваад байсан зүйлүүд таныг одоо байраа барьцаанд тавиад явсан техникийн мэдээлэл өгч байна. Энд дээр таас мэдээлэл өгөөч. Тэстэй юу дээрээс нь хоёр хүүхдийг болоод ээж нахгүй гэсэн хэлбэрийг бас уулздаг гэсэн зүйл. Энд дээр таас мэдээлэл. Олны тооны байна. 8 сарын 5-ны өдөр одоо миний ээж рүү Эрдэнэсүх холбогдсон байдаг.
би 2 хүүхдээ санаад байна. 2 багаагаа санаад байгаа учраас надтай нэг очиж уулзуулаач гэж хүсэл тавьсны үдэн дээр миний ээж их зөөлөн хүн л дээ. Ингээ миний ээж миний 2 хүүхдүүдийг дагуулж ирээд аавтай нь уулзсан байдیں۔ Гэтэл тухайн шөнө одоо 2 цаг өнгөрч байгаад шөнийн 2 цаг өнгөрч байгаад миний хүүхдүүдийг унтсан хойгоор өрөөнд нь чожилж миний ээжийг гэрээс хөөж гаргасан. Энэ үед миний ээж 102 дуудлага өгч 2 удаагийн дуудлага өгч 2 удаа одоо 2 цагдаа нар ирж одоо эхний удаад хаалга тайлаагүй дараагийн удаад одоо өөрөө хаалгаа нээж оруулсан байдаг. Гэтэл одоо тухайн яг 2 дахь удаагийн дуудлаган дээр миний том хүү оч эрдэнэ дунд хүү Нандин эрдэнээр хамт очсон цагаа нартай. Гэтэл миний хүүхдүүдийг ч гэрт нь оруулаагүй. Миний хүүхдүүд одоо за ингээд уулзсных гэртээ орсныг дулаан хуцаа авчиг гэхэд ч оруулаагүй. Ийм байхад те миний ээжийг гар хөлийн мушгиж миний ээжийг заандж хөөж гаргасан байгаа. Энэ үед хаан уулын цагдаагийн өдөр хилцэд миний ээж өргөдөл өгсөн байгаа. Гэтэл уг өргөдлийг одоо цагдаа нар ямар үндслэлээр хаасан бөөмөд миний ээжид мэдэгдэлгүйгээр уг хэргийг хаасан байсан. Уг хэргийг дахин сэргээж энэ хэргийг одоо нэгтэлж өгөөч гэж удаа дараа хүсэл тавьсан. Гэтэл одоо хаан уулын тэр нэг зол туяа гэж одоо байцаагч одоо үүнийг бид нар мэдлгүй одоо ингээ хаачжээ гэдэг юм хариулт өгсөн байдаг. Ингээд одоо байраа барьцаанд намайг тавиад те Солонгос улс руу зугтсан гэдэг юм бас худал мэдээлэл мэд тараасан. За энэ нь болвол одоо миний нэрээр байдаг байр болон хүүгийн нэрээр байдаг байр хоёрыг барьцаанд тавиулан 500 саяын зээлийг надад авахсан. Миний хүүхдэрийг дээрээс нь одоо миний иргэн төлөх чадвар хүрэхгүй байсан учраас манай компани дундын компанийг одоо оруулсан. Түүнд нь манай хадам ээж буюу Эрдэнэ чимэг хамтрангаар бас мөн орсон байгаа. Уг 500 сая төгрөгийг ямар зорилгоор авсан бэ гэхээр одоо Эрдэнэ сүхэн өөрийнхөө хариуцж ажилладаг байсан тус одоо 16 дахь хороондоо Сүхбаатар дүүргийн 16 дахь хороондоо өрхийн эмнэлэг барих тендерийг өөрийнхөө нэр бүхий одоо хамаарал бүхий компаниар уг тендерийг авсан байдаг. Уг тендерийг санхүүжүүлэх зорилгоор надаар 500 сая зээл авуулсан. Уг 500 сая төгрөгийг одоо тухайн барилгыг барихад зориулсан байгаа. Ингээд тэр зээлийг авснаас хойш одоо намайг дарамтлж за тийш нүдэх намайг одоо чи хизээ өгч намайг баярлуулах юм бэ гэдэг шахалтыг маш одоо илүү их үзүүлж намайг улам их зодож дарамтлах болсон. Энэ үед би амиа аврахын тулд одоо зугтаж Солонгос улс руу зорьсон. Ингээд уг зээлийг авсан цагаас хойш огт төлөлгүй явсаар өдийг хүрсэн. Энэ үед одоо хүү оч эрдэнэ болон одоо намайг хаан банкнаас өдөр шөнөгүй одоо мэдээж зээлээ хийж дарамталж тэ шүүгээр шүүхт өглөө энэ дээрээ гэж мэдээж ажиллаа хийж байгаа хүмүүс мэдээж тэгэх нь тодорхой. Ингээ байж итл одоо юу яаж байгаа. Уг зээлийг дарахын тулд би одоо өөрийн нэрээр байгаа цор ганц өмч болох одоо байраа зарж одоо зээлийг дарахаас өөр надад сонголт үлдээгүй учраас би байраа зараад өөрөө хаасан. Дугаар зарсан машины дугаар зарсан гэсэн. За тэр болвол элтэд тухайд мэдээлэл яагаад гэх юм бол Монгол хүмүүс одоо энэ өөрн телефонууд ч гэсэн мэдж байгаа хин нэгний нэрээр байгаа дугаарыг аваачаад хин нэгэн зарах ямар ч боломж байх үгтийг мэдж байгаа. Дээрээс нь би өөрийнхөө нэрээр ч надад дугаар байдаггүй. Би Skype-ийн дугаар байдаг байсан. Тэр болвол зөвхөн Эрдэнэ сүхийн нэрээр байдаг байсан. Миний бүх сошиал хаягууд ч гэсэн Эрдэнэ сүхийн нэрээр байдаг. Сонгуулийн одоо PR ашиглах зорилгоор Эрдэнэ сүх хөтлж явуулжсэн хаяг байгаа. Ингээд би өөрийнхөө нэрээр ч дугаар байхгүй байхад би хүний нэрээр байгаа дугаарыг аваад зарж борлуулах ямар ч үндэс байхгүй маа. Харин би төрсөн дүүгийн минь компани нэрээр байдаг одоо хөрөнгө болох дугаарыг зарж би хүүхдүүдийнхаа одоо манай хүүхдүүд бас төлбөртэй сургуульд явдаг. Одоо уг төлбөрүүд нь ихэгдсэн. Эрдэнэ сүх болол 6 сараас хойш хүүхдүүдээ
хаана яаж амьдарч яваавал ямар хоолунд идж байгаа бол сургалтын төлбөр юу өмсөж зүүж байгаа тал дээр нэг ч удаа эцэг хүнийхээ үрийг биелүүлж анхаарал тавиагүй. Ийм учраас би хүүхдүүдийнхаа хэрэгцээг хангахын тулд дүүгийнхаа нэр дээр байдаг, компанийн нэр дээр байдаг дугаарыг зарж борлуулж би хүүхдүүдийнхаа сургалтын төлбөрийг төлсөн.